Цахилгааны шөнийн терапи хөнгөлөлт энэ сарын 1-ний өдрөөс 4-р сарын 1 хүртэл оройн 21 цагаас өглөөний 6 цагийн хооронд мөрдөгдөнө. Гэвч нэг өдрийн нүүрсээ дөнгөн даган авч өдрийг арга цаадаг айл өрхөд цахилгаан халаагуур авч зөвхөн шөнийн цагаар хэрэглэнэ гэдэг иргэдийн бодит амьдралтай нийцэхгүй байгаа юм а. Тэгээ цахилгаан халаагуур хэрэглэдэг үү? Гүүг манайх нь төсөө зогтой. Одоо хэд ийм шөнийн халаач гэдэг юм уу цахилгаан халаагуур авах боломж юу байгаа юм? Байхгүй энэ одоохондоо бол. Тэгвэл нөгөө ледер авчихлаа. Тэдэр авч. Тэгэхээр бас мөнгө хүрэхгүй л байна. Цахилгаан халаагуур нэг хэрэглэдэг юм аа. Манайхаа зөв того мого ашиглана. Тэгээд нэг агаарч болтлоо ашигладаг. Өшөөдний тог мөнгөний ажилтдаг юм уу? Тэр авч чадахгүй л дээ. Авал нэг тэн минь авч л яа гэжтэй. Хэдий тог нь тэгэлсэн ч гэсэн өдөр хүн чангалаад төлнө үстэй. Шүн тэгэлээд шүн цахилгааны хоолой болно хүн. Өдөр бол зайшгүй цахилгаан үнэтэй юм чи мөн л нүүрсээ төлнө дээ. Өдрийн тариф ч гэсэн бас л үнэтэй байгаа шүү дээ. Өдөр ч гэсэн ерөнхийдөө бол цагаа юуны тарифыг ерөнхийдөө тэгэлсэн тохиолдол яах вэ? Тэн авъя гэхдээ тэн чин дэлгүрт ямар үнэтэй байгаа л өчнө үнэтэй. Айл болгоо аваад шүн тэн залгаад ийгэж чадахгүй шүү дээ. Нүрсэл юм шүү дээ. Хөнгөлөлтөд хамрагдах айл өрхүүд цахилгаан эрчим хүчний өргөө байх, хэрэглэгч нь стандартын шаардлага хангасан, баталгаажсан шөнийн тарифт электрон тоолортой байх гэсэн шаардлагыг журам тусгасан байна. Дээрх журамд гэр хорооллын зарим айл төдийлөн хүрч чадахгүй байх нөхцөл байдал олон байна. Учир нь төвийн 4 дүүргийн захын хорооллын айлууд тогны хүчтэй муу байдаг. Өдрийн цагаар тогоор хоол буцалгаж болдог хэдий ч орой 18 цагаас эхлэн тогоор ус буцалгаж боломжгүй болдог байна. Нийслэлийн агаарын бохирдол тэр дундаа утаа дээцэхтэй хурж утаатай тэмцэх ажлуудыг хийж эхлэдэг байгаа. Үүний нэг жишээ нь гэр хорооллын айл өрхүүдийг нүүрс төлөвлөхгүйгээр цахилгааны шөнийн тарифыг нь тэглэж цахилгаан халаагуур дулааныг шийдэх асуудлыг өнөөдрөөс эхлэж мөрдөж эхэлж байгаа. Өнөөдөр хэдий цахилгааны төлбөрийг тэглэж байгаа хэдий ч гараа чадны халаагуур цахилгаан тэнийг авах боломжгүй байгаагаа иргэд хэлж байгаа юм а. Зарим айлуудыг хийж байгаагаар шалны халаат цахилгаан халаагуур зэргийг авч чаддаггүй. Учир нь шалны халаат 1 метр нь өндөр үнэтэй төдийгүй сарда тогны мөнгө доотал нь 300 мянга гардаг байна. Харин цахилгаан халаагуур доотал 400 мянган төгрөг орчмоор зарагддаг. Хэдий цахилгааны шөнийн үнийг тэглэж байгаа ч тэр бүр айлууд шууд цахилгаанаар гэрээ бүрэн халаагаадах боломжгүй байна хэмээн учирлаж байсан юм а. Гэсэн хэдий засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах гарц гаргалгаа нь ингэж үүсэж байгаа юм. Энэ хөнгөлтийн арга хэмжээ маань агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр иргэдийнхээ одоо орлогын багаатай холбоотой энэ байдлыг нь одоо дэмжих чиглэлээр хийж байгаа энэ арга хэмжээний үр дүн бол хамгийн гол нь хэрэглэгчид өөрсдөө тодорхой арга хэмжээг авч орон байрныхаа дулаалгыг хийх, мөн одоо дотоод монтаж, утсаа бол сайжруулах, энэ галын болон бусад болцсошгүй аюулаа сэргийлэх зэрэг одоо иргэд маань өөрсдөө тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж хамтарч ажиллаж энэ бол ажил маань үр дүнтэй болох юм аа. Энэ он засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахад 4 тэрбум орчим төгрөг төсвөлсөн. Энэ мөнгийг 100 түл шинжлэх ажил зарцуулахгүй. Харин цахилгаанаар дулаан үйлдвэрлэдэг технологи шилжихээр төлөвлөн ажиллаж байгаа юм байна. Энэ ажлын хүрээнд эхний ээлжинд гэр хорооллын өрхийн шөнийн тарифыг тэглэх шийдвэр гаргаж мөрдөгдөж эхлэж байгаа хэдий ч гэр хорооллын айл өрхийг хамарч нийслэлийн утаа буурах хэсэг нь одоохондоо тодорхойг байна.